Сайн бацгаана бүгдээрээ бизнес англи хэлний 100 өдрийн чаленж маань 4 дахь өдөр. Өнөөдрийн өгнүүд маань manager, employer, leadership, teamwork. Нэгдүгээр үг маань manager. Менежер гэсэн утгатай. Менежер гэдэг нь баг, хэлтс, компанийг зохион байгуулж, удирдах, хариуцдаг хүн. The manager held a meeting to discuss the new project. Менежер шинэ төслийн талаар хэлэлцэхээр хурал хийсэн. За, хоёр дахь үг маань employee. Ажилтан гэсэн утга. За, ажилтан гэдэг нь мэдээж байгууллага эсвэл компанид ажиллаж ажилсныхаа төлөө цалин авдаг хүн. The company has over 200 employees. Тус компани 200 гаруй ажилтнтай. Гурав дахь үг буюу third word is employer. Ажил олгогч гэсэн утгатай. Хүмүүсийг ажилд аваад цалин олгодог хувь хүн буюу байгууллагыг хэлдэг. A good employer provides training for employees. Сайн ажил олгогч нь ажилтнуудаа сургалтаар хангадаг гэсэн. Дөрөвт үг маань leadership. Манлайлал. Манлайлал гэдэг нь хүмүүсийг чиглүүлэх, урамшуулах, нөлөөлөх чадвар юм. Her leadership helped the team succeed. Түүний манлайлал багийг амжилтанд хүрэхэд тусалсан гэсэн утгатай. Final word is teamwork. Багаар ажиллах. For example, we finished the project on time because of great teamwork. Сайн багийн ажиллагааны ачаар бид төслийг хугацаанд нь дуусгасан гэсэн утгатай.